За өнөөдрийн миний уншсан ном булангийн зочноор зохиолч, багш Сакура бүрэн дүн сургуулийн гүйцэтгэх захирал Нарана буюу Наран эгч маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. За ингээд Нарана эгч маань болохоор 3 ном бичсэн байгаа. Тэр нь болохоор Миний л бодлууд гэдэг нэртэй ном тийм ээ. Тийм. За тэгээд хоёлаа энэ таны бичсэн 3 номны талаар өнөөдөр ярилцъя. За юуны өмнө эхлэе та өөрийнхөө номыг товчхон тодорхойлож юуны ном бэ? Миний л бодлууд 1 2 3 цуврал ном. Тэгэд цуврал ном хамгийн эхнийх нь буюу Ягаана гэж энэ ч нөгөө миний уншигчд өөрснөө тэгээ фэйсбүүкийн найзууд өөрснөө ийм Ягаана хөхөнөө шараана гэнгээ нэрэлц яг тэр нөгөө миний л бодлууд номер 1 гэдэг ихэнх урт юм байна л та. Тэгэхээр Монгол хүн чинь тийм урт юм дургүй шүү дээ. Шууд Ягаана гэсээр гоо тийм харагдж байгаа. Тий аль харагдж байгаа өнгө зүс юу гэдэг тэр нэрэлцтэй тий. Ингээ Ягаана гэдэг алдартай ном. Тэгээ яг энэ ном маань өөрөө хэвлээс гасан цагаас хойш 1 жил арай өрөхгүй хугацаанд дууссан л да. Одоо ер нь бол номын дэлгүүрт ганц нэг үзэгдчихэж магадгүй. Тийм ер нь бол над өөрт нөөцөнд байхгүй тийм. Энэ ном өөрөө яг ямар учиртай, ямар зорилготой анх гарсан ном бэ гэхэд зэрэг гэсэн энэ номны ихэнд байгаа. Уг нь ингээд сөхөд үзэхэд зэрэг энэ ийм учиртай ингэж байсан. Гол ном бичих шалтгаан өөрөө Facebook байсан. Facebook-д ороод хүмүүс үзэл бодлоо уралдуулаад хүн болго өөрөөсөө мэддэг сэдвэр бичиж өгсөн. Надад хамгийн ойрхон сэдв юу байсан гэхэд зэрэг залуучуудын хүмүүжил. Тэр дундаа хов хүний хөгжил гэдэг юм маш их анхаарал татаж явдаг л да. Яг тэгэхээр би өөрөө 1993 онд тэр үеийн нэршлэр гадаад хэлэндээ сургал буюу одоогийн нэршлэр хүмүүнлэгийн ухааны их сургууль шүү дээ. Энийг төгссөн. Гадаад хэлний багш мэргэжилтэй хүн байхгүй. Тийм болохоор нөгөө багшийн мэргэжлийг бүхэл бүтэн 5 жил эзэмшиж байхдаа олж авсан одоо тэр эрдэмтэн багш нараас олж авсан энэ их нарийн хамт одоо өв гэж хэлээ да. Энэ маань өөрөө бидний үеэр ингээд дуус болчиход байгаа байхгүй бас их харамсалтай. Гэтэл бид нар ч өөрснөө дурсах нийгэмтэй дурсагдах дуутай, хууртай, тэр үедээ аз жаргалтай за баг зэргийн зовлон гонжтой ч ер нь бол хүн гэдэг өөрөө жоохон тийм эрүүл аж төрөх ёслол бид нар аж төрөх ёсонд бид нар байсан хүмүүсүүд юм байна. Одоо бодоод байхад тэр үеийн бидний үед байсан эрүүл аж төрөх ёс гэдэг энэ нэр томьёо маань өөрөө яг одоогийн байдлаар болох зэрэг бас нэлээд эвдэгдчихэд байна л та. Юм болгоны төрөнд мөнгө энэ нийгэм ч өөрөө капиталист нийгэм бидний нөө алгасаа авцсан гэж хэлсэн нийгэм чинь бидний чинь буцаагаад дэрцэн байгаа ш. Тэгэхээр үед ч одоо ингээ капитализм дэж төрөд идэг энэ чинь энэ нийгмийн ч утга учир нь капитал буюу хөрөнгө мөнгө капитал те болчиход идэг. Тэгэхээр энэтэй уйлдаж өгөхгүй байгаа нэг хэсэг буюу нөгөө хуучнаа социализмын үед байсан гэж бидний төлөөний үеийн хүмүүст одоо байгаа энэ хүмүүсийн залуучуудын ёс суртахуун, төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, иргэншил бүгд ер нь жоохон нүдэнд нэг жоохон илүү харагдаад болохгүй байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүс бид нар чи 20 эдхэн жилийн өмнө ихөөр амьдарч ирсэн улсууч ахтай, захтай, за бол байг гэд мэддэг, төр төмний өмч хөрөнгийг хайрладаг, хамгаалдаг. За дээрэс нь бид нар чинь бас ахмад настай улсуудынхаа үгийг сонсдог. Дээрээс нь амьдралын явцад тохиолдож байгаа аливаа зовлон бэрхшээлийг даван туулна гэдэг итгэл үнэмшилтэй амьдарч явсан болохоос биш. Өөл захын зовлонд уйлаад, унаал, огч шүүхлээ шүү гэж ингэж эцэг айлгаад ийм байгаагүй л дээ. Тэгэхээр нэгсэндээ яг үнэндээ хүүхэд залуучууд, багчуудад бидний үеийн хүмүүс жаахан ч гэсэн болж өгвөл ойлгомжтой хэлбэрээр ойлгомжтой үг өгүүлбэрээр юмыг ойлгуулж хэлэх одоо хамгийн чухал болчиход байна. Тэрнээс чихний ч хүүхд ялгаагүй шүү дээ. Адилхан шүү дээ. Би хинт ч байсан гэсэн нэг л сургаалаа л хэлнэ. Тэгэхээр энэ талаар л бичсэн ном. Ер нь ингэж л томьёол бид энэ Ягаана номыг. Тэгэхээр бол тийм. Би бол ингэж бодчихлоо л да.
Одоо бол та өөрийнхөө сурсан мэдсэн бүх зүйлийг бол уулзч учирч байгаа шав нартай л ярьдаг тийм ээ. Тийм. Тэрнээс уулна олон хүнд хүрэх бодол байсан учраас тийм ээ. Тийм. Тэрийг ном болгох юм. Олон хүмүүс бас энэчнээс миний бодож байгаа тийм ээ. Таны тэр хийж байгаа зүйлийг хамаасай гэдэг утгаас бичсэн. Ойлгож тийм үү? Тийм. За өөрийнхөө талаар нэг товчхон яриач. Хэлж байгаа талаар мэдэх хэрэгтэй байдаг аахгүй нөгөө уншиж байгаа хүмүүс юу яасан бэ гэх. Би ч өөрөө яг дээ юу юм да. Нэг тийм актер он сар өдрүүдийг бол би ер нь хэлэх нэг тийм дуртай биш яагаад ч юм. Тэр хүнийхээ үднээс юм шиг зохиолч байгаа талаас. Тийм. Тэгэхээр би ч одоо хүүхэд байхдаа анх үжимжинд сургуулийн төгөлдрөөрийн анги тэнцэж ороод хүүхэд юм чин хөгжимчин болох гоё ингээл явж яснаа дунд наадуурал би стагой сэтгүүлч болмоор байна гэж чаддуурч нэг төгчснаа өөр ердийн одоо ерөнхий боловсролын сургуульд ирж 2 жил сураад төгсөх жишээний. Тэгээ нөгөөд чинь тэр ерөнхий боловсролын сургуулийг төгсөн ч гэсэн нөгөө тухайд бидний үед байсан энэ одоо нөгөө улаан шугам гэдэг юмнаас болоод нөгөө сэтгүүлч болж чадаагүй. Тийм болохоор нөгөө тэр үеийн одоо дэг жагийн дагуу ажил хийж чад 6 жил хөдөлмөр хийж чад. Конкурс өгöd амьдралдаа нэг л конкурс өгсөн. Тэр сургууль Орсын сургууль маань тухайн үеийн нийслэл 88 онд ч Орсын нэгшиндээ сурч байсан байхгүй. Тэгээд хойно биднээс сурчаад ирсэн чинь нөгөө сургууль маань гадаад хэлэндээ сургууль болцсон. Тэгээд одоо ядгүйхээр 88 онд Орсын нэгшиндээ сургуульд орж энэ сургуулийн бүрэн курсыг 1993 онд гадаад хэлэн дээр сургууль төгсөв гэж тийм одоо хөдөлмөрийн дэвтэр дээр тийм биш бидний хөдөлмөрийн дэвтэр гэж юм байсан. Тийм ингээд зэрэг ямар ч байсан миний өөрийн төгсөн сургуулийг би тухайн үед бас сайн одоо би их гоё одоо надад миний амьдралд их сайхан жанжин шуум болох гоё сургууль сурж ийн гэж би мэдээгүй бодоогүй. Хизээ хань мэдж авд юм байна. Хизээ хань яста миний сурсан сургуульч миний залгаж исэн багш нар чинь гिचнээ мундаг усуд байгаа. Би харин яасан баг юм сураад тэр сайхан газараас гэж ингэж өөрөө голд юм байна. Хүмүүс дандаа л хожиж ухаар. Дандаа хожиж ухаар. Аюу харамсалтай. Гэхдээ ухарч байгаа нь ямаа да ядаж тий. Тэгээд тэрийг төгсөөд би бизнес хийсэн. Олон жил хийсэн, 20 хэдэн жил хийсэн. Ялангуяа хэлтэйгээ холбоотой бизнес. Үгүй шал өөр. Бүр одоо 3 дугаар хараад хүмүүс бүр амтахгүй зарим хүмүүсүүд зүс царай гарахаар амтахгүй бизнес хийсэн. Тийм. За ингэж дэжсэн чинь одоо Facebook тэр би өөрөө бизнес хийж байхдаа эхний нэг 6-7 жилд өөрийн бээр хийж байгаа сүлд хүмүүс хөслүүлээд ажилладаг болсон. Тийм болохоор харьцангуй чөлөөтэй өөрийн гэсэн хийгсэн юм аягээд ингэ байж байгаа чинь 11 онд анх Facebook юу яасан байгаа бүртгүүлсэн байгаа. Сайхан тоглоом тоглосон шиг бас гэртээ те гой зугаацаа байжсэн чинь яг нөгөө оргоор нь тэр чинь хэрэгэлдэг хүмүүс тэр үед чинь малч эхлэхгүй юм. Тэгээ нөгөөдөг чинь гинтг ухаан орсон юм шиг 2014 оноос шүү дээ идэвхтэй хэрэглээд тэгээ пост дээр бичиж байгаа хүмүүсийг харсан чинь үгүй ер нь тэдний бичиж байгаагаас би ч бас бичмээч юм шиг санагдав. Тийм чи би ч бас юу надад ч үтсэн харсан уншсан мэдсэн юм зөндөө байдаг. Би ч хэлчихэд дундурнгүйж ороод гэх зариг ороод татаад байгаа шүү. Хүн болгонд их ширхтэй болоод тий. Тэгээд би чинь бичээд ирсэн чинь нөгөө хүмүүс чинь хөөе яасан сайн яасан гоё бичдэг их ч гинтэн гараад ирлээ хөөх та яасан ийм талаар бодмоор юм бичдэг ямар ойлгомжтой бичдэг юм бэ илүү дутуу үгүйгээр биднэрт энэ их таалагдж байна. Та ер нь наадгыг нэг ном болгоно байгаа хайр юм урсаад байна. Айл таймлайнаар урсаад л таны наадгой бодсон санаа хизээнүүд чинь ингэж шал хэрэггүй урсаа авчлаа. Та ямар ч үс эднийгээ бүгд ингэж цуглуулад базаад нэг ном болгочих. Энэ бол хүүхэд залуучуудад хэрэгтэй. Нэг биш маш олон хийсэн. Тэр одоо зат хүлч юу тэгч юм бэлүү гэснээр гинт хингүү одоо би чи бас зохиолч мэрэгчлгүй. Тэгээд дураараа зохиолч болдог чинь хайшаа юм бэ. Өөрөөр хахад зохиолч биш. Тийм зохиолч биш юм бэ. Жин юун дураараа гэд ингэн тэгсэн чинь нөхрүүд бас зөвлөж байна.
Үгүй зохиолч гэдэг чи өөрөө төрдөм байна, төрмөл байд юм байна. Яагаад гэвэл дэлхийд дээр байгаа төг түмэн зохиолч нар дотор чинь заавал зохиолчийн сургууль бичсэн л зохиолч бусд нь биш гэдэг тийм байдгүй юм байна. Тэр байтугай 50 гарцаа явж исэн гинтх нэг хүүхдийн үлгэр өчнгүүтээ хороод багтахгүй мөн Джон химлээ, Роллин химлээ нөгөө Harry Potter тэрийг бичдэг. Тийм болтгол юм бэ штэ. Монголчууд ч гэсэн яагаад болохгүй гэж хэн нэгэнд хэлэх ёстой юм а хэлнэ штэ. Угаасаа энэ чинь юу яа чинь унших дуртай хүмүүс нь аавна л ч дургуун нэг нь болно л ч тэгэхээр зэрэг гэтээ дургуун хүмүүр өнцөн хөлөндөө энд чинь хэвлэл нийтлэх хэрэгтэй гэж заасан байгаа юм чи энэ ирэхэд л гэсэн. Яг таны ингэ ярьж хат нэг гоё үг санаад ороод байгаа байхгүй. За хүмүүс сурснараа хийдэг биш. Хүснээрээ хийд юм а гэж. Тэр үг гой санагдаад байдیں۔ За. Заавал ч үгүй сургуулийг сурсан мэдсэндээ биш. Хүссэн зүйлээ хийгээд дуртай юм их юм бол баг сурснаасаа их гаргадаг гэж. Үгүй бүр яг тийм. Наад өгчих үнэн үг вэ? Их үнэн үг вэ? Яг үнэн үгийг мэдээд энэ үхээр би энэ ном чи өөрөө биш үү? Дотроо түг түмэн янз юм байна. Хэмжээ дамжаа формат хуудас мууц гэдэг энэ бас их учиртай. Нарийн. Би болохоор нөгөө анхны юу ч мэдгүй байж байгаа. Уг нь бол анхны ном мэдчих одоо энэ дэвтэр шиг юм байд юм бэ шүү дээ. Тэгсэн чи би ч одоо яасан чи компьютер дээр бичээл аваад өгсөн. Үгүй ерөөсө бүгдийг ингээл ихнээс нь дуусаад нөгөө юмнуудаа хуулаад он сарын 50 зур бүртгээл архивлаа гэгэм том жижиг болохын ч мэдээгүй. Яг үнэндээ бол би одоо бүү мэд чи ямар ч юм яадаг гэлээ. Ёстой тэрэн дээр ёстой нөгөө юм итгэхгүй харагдсан. Тэгээ очиод нөгөө хэвлэлийн газар очиод анхныгаа тэр BT screen гэдэг газар ирсэн. Тэнд нэг чиз гэдэг нэг Японд байдаг тэр FB найзлаа миний найз дүү. Тэр эхний хоёр намын маань тэдний компани ингэж хэвлж ингэж гаргаж өгсөн. Тэд нар анх намайг энэ номны дүртэй болгоч. Ингэдэг юм их үлтгэн та ер нь ингэдэг бүгдийн заасаа. Гэсэн чинь нөгөөдг нь одоо би та буюу их том формат гэдэг юм байна. Энэ чинь том юутай болчихлоо ш хэмжээтэй. Хуудсан ч гэсэн одоо чи их анхных нь бүр 418 байсны нэг юунаас шалтгаантайгаар багасгаад 328 руу шахаад хөгжилтэй их болсон юм яа. Би танаас тэгээд асуух гал юм байна. Номынхан одоо таны энэ номыг одоо авч уншия гэж бодож байгаа хүмүүс энэ номоор ямар одоо санаа, урам зориг, зөвлөмж өгсөн бэ? Одоо тэрийг яриул. За энэ өөрөө шүү дээ би түрүү хэлсэн шүү дээ хувийн хөгжлийн тухай гэдэг. За хувийн хөгжилд ч юу ардг юм бэ гэхээр биднээсийн хүмүүжил гэж ярьдаг. Энэ ухаан чи өөрөө тэр чигээр яваад орчиж байгаа. Одоо сүүлд IQ гэж яриад байсан байгадаг болов. IQ биш. IQ гэн EQ гэн их олон төрлийн Q байна гэдэг чинь бас их тийм нөгөө чанар бол чанар янз янзаар тодорхойлогдсон юм байна шүү дээ. Дээрээс нь уг нь бол манайхан чинь гэрийн хүмүүжлээс хавуулаатай уламжлалтай ард түмэн мөн. Энэ өөрөө данч юу ачаад байна. Дундаа тасалдчих гад энэ цаг үеийн байдлаас болоод тэгэхээр зэрэг энэ юун түрүүн гэрийн хүмүүжил, боловсрал, за хууны үдсэн тулсан амьдрал бүх төрлийн юм ингээд өөрөө аюун нарийн хамрагдчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор зэрэг энэ өсвөр залуу үед бид нар юуг анхааруулж юунаас зайлсхийх вэ? Ямар юмд холбогдохоор залуу хүмүүс цаашдаа зам мөрн алдаатай болчих гээд байдгийг. За ямар үйл явц залуу хүмүүсийн амжилтыг өдөөж өгдгийг. За ямар юмнаас болж хүн ерөн сургамж авах ёстой юм. Хүүхнүүдийн хувьд гэх юм бол за одоо эмэгтэй хүн яг ямар тохиолдолд яаж одоо буруу үйлдэл хийвээс ирээдүйн зам мөрөнд бүдгэрэх вэ? Энэ чинь янз янз шүү дээ. Жишээ нь хувийн талаас байна. Амд бүгд дэлгэрэнгүй. Ерөөсөө ямар сайндаа тийм мэдэж авах. Тэгэхээр ямар алдаа дутагдлаас сэргийлэх вэ? Яавал амжилттай хүн явж болох вэ гэдгийг л заагаад өгсөн л гэж ойлгоход тэгээд болчихж байгаа. Таны хувьд. Ерөөсөө тийм миний хувьд. За номын гайхалтай хэсэг. Номын гайхалтай хэсэг хүмүүс нэгэ таны ном уушганы гайхалтай хэсэг. За тэр гайхалтай хэсгийг нь болохоор зэрэг миний бага насны түүхүүд их эзэлж гин гэж надад хэлсэн. Жишээ нь
юу гэхээр штэ ийм би нөгөө хүчмөчөнд зурд байх үеийнхаа тэр үеийн зарим түүхүүдийг ингээ бичихгүй юм байсан, тийм байсан. Ялангуяа тэн дотор ч одоо нөгөө одоо Анастасия Ивановна Цэдэмбал Филатова гэд хүн байсан шүү дээ. Манайхан ч нөө авгаа гэдэг. За Филатова гойн талаар би өөрийн нэг хоёр дурсамжийг өгсөн байхгүй. Миний мэддэг те тэр хүний ийм байсан одоо гэд. Тэр их хүмүүст их сэтгэлд нь хүрч ах шиг байсан. Яа тэгэхээр тэр хүнтэй уулзаж учирч хамт ажиллаж амьдарч байсан хүмүүст тэгж ном гаргаад тэрэн дээрээ түүний тухай дурсаад дээр байдгүй юм байна. Тийм. Гэтэл нөө Шинкарев гэд зохиолч штэ сэтгүүлч Орсын тэр нөргө Цэдэмбал болон түүний гэргийн Анастасия Ивановна нөгөө хоёрын тухай ном бичсэн. Тэрэн дээр бол байгаа юм. Бүхлөд ном гарсан штэ энэ хоёр хүний тухай. Би тэрийг авсан авч уншсан. Гэтэ тэр дурсамж өөр. Би болохоор хүүхэд ахудаа харсан дурсамж байхгүй юу? Түүнийг бүр 70 он ихээр харсан дурсамж. Тэгээд тэр юу болохоор жирийн нэг Монгол охины нүдэнд тэр эмэгтэй яаж харагджээ те тэр нь жоохон сонирхолтой байх шиг гэсэн. Яг тэ өөрөө нөгөө Платовогоо ч өөрөө яг тийм эсрэг нөгөө тийм одоо хүн болгон хүлийн зөвшөөрөхгүй тийм ээ. Заримдаа болохоор эсрэг үсдэг тийм төрлийн хүн шүү дээ. Тэгээд тэрийг бол олон талаас нь харахад та бас нэг талаас нь харсан тийм. Өөрийнхөө мэдгийг бичиж өгсөн гэсэн. Тийм. За тэгээд номыг уншиж байгаа хүмүүст ингээд ямар ч номыг уншихад нэг гоё ишлэл байдаг шин ном дотор гоё өгүүлбэр тий. Толгоор ингээд ордог нэг гоё өгүүлбэр байдаг шин. Тийм өгүүлбэр та энэ дотроосаа хэлээж. За тэр өөрөө бүхэл бүтнийг бүлэг байгаа. За өгүүлбэр. Тий. Чи нөгөө одоо бүр баг миний өөрийн зохиосон нэг тийм 2 мөрт 3 4 мөртнүүд байна. Одоо тэгвэл тэгэн тэх юм шүү тийм гэдэг ингээд бичсэн. Тэгэхээр ч одоо тэр болгоныг нөгөө юугаа намаа харж хэлж болж байна. Зүгээр яг тэн дотроос яг энэ цаг дор ямар юу орж ирж байна вэ гэхээр ийм орж ирж байна. Үг гэдэг эцтэй өөр луга эргэх шидтэй. Тэ. За энэ юу вэ гэхээр зэрэг аливаа үгийн талаар л би бодсноод бичсэн байна л да. Яагаад тэгэхээр манай монголчууд ч амны билгээс аштын билэг гэж байдаг штэ. Тэгэхээр энийг хэдийгээр өөрснөө Ахмад уу маань өөрснөө энийг мэддэг боловч сүүлийн үеийн залуучууд харамстай мэддэг юм байна. Амны алдс хийдэг. Айхтар эвгүй муухай үгийг жирийн юм шиг хэргэлдэг. Тэгэхээр одоо хүнийг ингээд муухайгаар ингээд хэлээд байна штэ. Тэгэхээр одоо жишээ нэг хүнд зориулаад нэг муухай юм хэлье. Тэгэхээр тэрэнд зориулж би хэлсэн байна. Үг гэдэг эцтэй гэдэг Аз гэж ярьдаг шүү дээ. Эц гэдэг чинь нөгөө Азийн нөгөө тал байхгүй. Тэгээ өөр лугаа ирэх шидтэй гэж байгааз хэрвээ чи бусд руу ямар нэгэн муухай юм хэлээд байвал энэ эвгүй шүү эцтэй. Өөр лугаа ирэх чинь өөр лугаа ирэх шидтэй гэдэг чинь чамд наад юм чинь эргэж очиж магадгүй. Тийм болохоор бити бусдыг муухайгаар хэлж бай гэсэн ийм утгаар одоо залуу хүмүүст зориулж хэлж байна л да. Тийм. Тэгэхээр нөгөө заавал энэ чинь нэг тийм хараад тэгэл нэг муухайгаар хэлэх албагүй шүү дээ. Тийм бас нэг айтайхан ингэ зөөлрүүлээд ирүүлээд ер нь миний юмнууд бүгд тийм. Тийм одоо хүмүүжлийн гадуур эвгүй айгүй хэллэгээд надад тийм битсэн юм өгүүлбэр байхгүй. Аль болохоор яжсэн, өгөөдсөн тийм хэлбэртэй тий өгтөлсөн тийм хэлбэр. Таны бүтээлүүд эсвэл одоо таны одоо 3 бүтээл байгаа тийм ээ миний бодлоод. Тийм. Тэрнээс гадна цаашдаа одоо ерөөдөө бүтээл хийх үү бүтээл за яг энэ юм л дээ. Энд ч одоо уг нь бол би тэрийг гаргаад болчих юм байх гэж утсан юм байхгүй юу. Тий. Тэгсэн чинь энэ ч өстө болоо явчлаа шүү. Энэний дараагийнх нь хийхгүй тайрын бас алга боллоо шүү. Ингээд хүмүүс юусэн нэгчт юм хэлээ шүү дээ. Тэгээд дээрэс нь та юу нэгхэд өөрөө яг ямар хүн юу үтсийн тулсан гэдэг юм хүмүүс сонирхож асуудаг юм билээ. Яг тэгвэл тий яг гэвэл тий та айгүйх айхтар өнөө үг хэлээд байна. Нэрэл юу яаж байна.
янз янзын бодвочтой санаа оног хийж байна. Тэгэхээр та өөрөө яасан залуудаа нэг алдаж яваад одоо тэгээд гашаас зүү юм уу? Тэгээ одоо бид хэдийг сургаад байгаа мó? Янз янзын ус штийж бас тий. Тэгэхээр би бодлоо таагүй яах вэ? Хүн залуу байсан, оюутан ах байсан, янз янзын дэм түүхнээс оруулаад ингээд биччихвэл бас одоо та өөрөө яг яасан үе юм бэ гэд байгаа энэ усуудад бас хариулт болох юм болов уу гэж бодод хөнөө буюу тэр миний л бодлоод хоёр тэрэн дээр бас өнгөрсөн 20 хэдэн жилийн ч юм уу 30 жилийн ч юм уу түүхийг бас бичсэн хэсэг байгаа. Тэр нь болохоор Орос болон гиттийн талаар ерөнхийдөө хоёр хөвшийн талаар бичсэн гэсэн үг л дээ. Өөрийнхөө үзснээр, өөрийнхөө дүнснээр, мэдэрснээр бичэн штэ. Чүү хүний дүнэлт мэдрэлт ч өөр юм чинь. Тийм үлчтэй тий. Тэгээ ягаад одоо энэ нэрийн бол хүмүүс асуудаг. Ягаад миний л бодлоод гэдэг тэгэхээр би ингэ хэлсэн. Хүнд өөр гэсэн бодол буй. Тэгэхээр миний бодлоор гэж хэлэх нэг өөр. Тэр дундаа ил гэсэн одоо хүчтгсэн нэг тийм ил үсэг байна. Миний л гэж байгаа маань юу гэж байгаа гэхээр зэрэг заавчлаараа та нэг юм бодож болно. Та нар бас нэг өөр юм бодож бодно. Энд битсэн байгаа энэ зүйлс бол одоо зөвхөн миний л бодсон юм шүү. Тэрнээс одоо бурууж магадгүй тийм энэ чинь тийм. Одоо миний л толгонд тэгээ ороод ирсэн байна. Миний л мэдж байгаагаар тийм байна. Миний л үтсэн харснаар тийм байна. Тийм болохоор зэрэг энэ зөвхөн нэг өнцөг. Та бүхний харах өнцөг олон янз. Тэрийг би өстө таашгүй. Тийм хаагур ямар юм энийг юу гэж бодох нь энэ хүмүүсийн л хэрэг байхгүй. Гэвь би болохоор өөрийнхөө хувь хүний өнцгөөс шүү гэдэг юм ал тодтогдсон ийм утга юм шүү. Тэрнээс энэ зөвхөн миний юм шүү, миний юм гээгүй. Тийм. Утга нь тийм. Тэгээд зохиолчтойгоо уулзахаараа сүүлд нь яг хоёр асуулт юм байгаа. Нэг нь болохоор зохиолч хүний одоо ширээний ном ямар ном байдаг вэ? Таны хувьд ширээний ном ямар ном байдаг вэ? Эсвэл таны хувьд хамгийн сүүлд ямар ном бас уншив гэж асуумаар байна. Зохиолч хүний хувьд ширээний ном ямар гэдгийг би мэдэхгүй. Яагаад тэгэхээр энэ төв төмөн зохиолч чи ямар ном ширээн дээрээ тавиад сууж гэдгийг би өстө мэдэхгүй. Би таны хувьд болохоор миний хувьд бол шүү дээ. Миний хувьд бол би их сонио өөрөө нөгөө бас их олон жил бизнес хийсэн болохоор тийм би бизнесмэнүүдийн түүх дэлхийн сууднуудын түүх эсвэл одоо ерөөсөө улс орнуудын түүх нэг юм түүх намтарчсан ном л унших бүр маш их дуртай. Тэрнийг л одоо уншчихвэл тэгэл болж идэг ийм юутай хүн. Тийм. Тэгээд хамгийн сүүлд ямар ном авсан гэж байна. За хамгийн сүүлд би одоо юу яасан юм бэ наа? Азураас би чинь нэг Сергей Довлатовын өгүүлбэрүүд гээд нэг юм. Тэр нөгөө яг Орос төрөөд тэгээд одоо Америкт бурхан болцсон. Америкт амьдарч тийм хүн л дээ. Тэгтээ яг тэр хүний үзэл бодол их бас их сонин сандад надад бас энэ аливаа амьдралыг тусч байгаа тэр өгүүлбэрүүд нар болохоор бас их сонин итгээд Монгол дээр орчуулагдсан байлээ. Тэгэхээр би тийм Довлатовын тэр одоо сборны ялмдаа төвөр гүлгүүд тэрнийг авсан. Тэрний хажууд бас би дэлхийн сонгодог өгүүлбэрүүд гэдэг. Тэр нь болохоор тэн дотор бас одоо избранная нөгөө юу гэвэл одоо сонгож авсан. Одоо шилмэл тийм хоёр номыг авсан байна да. За. Тэгээ Монголын одоо дуртай ямар зохиолч вэ? Монголын зохиолч би Монголын зохиолчдоос гэх юм бол бидний үеийн бүгд адилхан. Бүгд адилхан. Ерөөсөө тэр үед ямар мундаг зохиолч нар байсан? Бүгдийг нь уншсан. Тий. Одоо хүүхд байхдаа хэдтэйгээс ч уншлаа да ер нь тий. Тийм болохоор би энийг тэрийг гэж заавал нэг юм юу яах хэрэгтэй болох юм бол би мэдээж одоо юу гэдгийг Чидраавлын лодоо дом гэл эхлэн штэ. Тэгээд лодонгийн төдөв гээл ингээл араас нь тий банзэрч байгаа тий. Үнэхээр бид нар номыг бол штэ жинхэнэ ном гэдгээр нь штэ. Тэгээд тэр ном уншсан хүн хичнээн сайхан гээ. Уг нь бол
одоогийн залуучуудад болж өгөл нэг болдог бол нэг өрөөнд ном бирлээс суулчихмаар үе надад их гардаг шүү дээ. Зүгээр хичээл хийхгүй зүгээр номын өгөөл. Зүгээр номын өгөл ингээд зочинаа ингээд Энийг тий ганцхан нэг гэхдээ яг тэр улсуудад бас хамаагүй ном үзүүлэх нөгөөдөл чинь бас салхуун өрөөд унтчих. Ер нь ном унших бас тийм юу шүү. Тэсвэр төвчээд. Айгуу нэгдүгээрт нэг тэсвэр ардгийн, хоёрдугаарт нь дээр чинь зуршил суудлаа бас нэлээд хөргөн зовоо хүүхдийг тий. Дурггүй хүчгүй номыг нь бориулаад суучид өнөгч айгуу унтчихдаг.